За номын сан эмэгтэй зэрэг сайн ашиглах хэрэгтэй. За миний одоо их чинь хамгийн чухал зүйл унших материалаа хичээлээс өмнө заавал унших гэж. Эхний 1-2 юм дээр уншихгүй очлоо та. Тэгээ нөгөө та юу гэж бодож байгаа юм нөгөө чинь хац чинь юу ч яриад байгаа одоо гайхаад дугаа могоож байна. Тэгээ өгсөн материалаа уншчихад би тэр заах байгаа хичээлийн талаар айгүй мэдгэтэй. Хариусан ч гэсэн надаас үг гараад байгаа юм. Би өөрөө өмнө нь байсан мэдлэг дээр нэмж уншсан юм аа ингээд холбоод ингээд яхад надаас ухаантай гарч байгаа юм шиг. Тэгэхээр унших энэ материалаа заавал уншсан байх хэрэгтэй. Тэгвэл хичээлээ сайн. За энийг хэлсэн байна. Олон нийтийн ажил буюу volunteer гэдэг юм их байна. Бичгийн англи хэлний ангид нэг сурж ирсэн Америк охин тэгээ амьдралаа одоо хийж исэн тийм сонин содон төлийнхаа сонин мэдрэмж авсан юмныхаа талаар яриач гэсэн чинь юу л очиж үзсэн. Өнчөө хүүхдийн газар очиод зүгээр л өнгөө очиод байж байгаа. Манай хажууд хэдэн төгрөг өгөхөд тэдийг өгвөл тийшээ явна гэж сууж Америкчууд тэгдгүү мэл. Зүгээр л очиод тэр хүүхдээ памперсын солиод тэр юу гэдгийг тэр өмд хувцсыг угаагаад тийм идэг. Тэгсэн чинь тэр өнчөө жоохон ийм хүн хүүхдийг ингээд надад тэрхэд аягүй сонин мэдрэмж төрж ирсэн. Би хөөхтгөө. Гэтэ ингээд тэрхэд надад аягүй сонин, гэтэ аягүй гоё мэдрэмж төрсөн. Яг тэгэхээр хинж халамжлах тийм хүн байхгүй. Бид нар жоохон амтныг хэсэг хугацаанд гэсэн халамжилж байгаадаа би аягүй тийм гоё санагдчихсан гэж хэлжсэн аахгүй тэр. Тэг надад бас аягүй сайхан санагдчихад би юмд явж хүцээгүй ерөөсөө өө ашиг цаг байхгүй ядаргаа гэж тэгдэгсэн. Тиймд өөртөө явж юу яадаг. Тэр дээрээс олон хүнтэй мэдээж харилцсан. Хоёр чи ямар те энэ олон нийтийн ажилд оролцсон бэ гэдэг ажилд ороход хүртэл асуудаг. CV эндх гэж гоё тийм чирэг болж байдаг. Ийм ажлын олон нийтийн ажил. За тэтгэлэг авмаар санагдаж байгаа. Одоо ингээ ярьсны дараа авмаар санагдаж байна уу? Санагдаж байна тийм ээ. За юунаас эхлэх вэ гэж. За ахаад би нөгөө мэрэгчлээ рекламдах гэдэг юм л та. Англи хэл сур. Ерөөсөө техник шалгуулт. Англи хэлнийхаа мэдлэг сайжруулах шүүр. Та хаад үртэй тэр зэгт нь. Тэгээ англи хэл яаж сурах вэ? Яавал одоо үр дүнтэй байх вэ гэж англи хэлний баг бүх багш нараас бүх оюут нь асуудаг. За хэдэн гайгүй тэр гадуур лекц семинар хийгээд мөнгө олдог тэр сэдв болчихл тээ. Тэгэхээр ингээд 10 хэдэн туршлынхаа жилийн туршлагаа эргээд харахад хамгийн чухал юм тасралтгүй хичээл гэдэг юм байсан бэжээ гэж би харж байгаа. Тэр чи 3 сар хичээлчээд нэг л өдөр орчих юм бол чиний 1000 өдрийн зүтгэл алга болно. Тэгж хэлсэн байдаг. Яг 3 сар суучаар чи амар гоё темпэнд орчин л та. Нөгөөхөө хийхгүй бол тэнэгч болцсон юм шиг санагдаад нэг юм ингээд дутагдаад бүр яг тийм болчтой юм л хүн. Өөрөөгөө тийм болтол тасралтгүйгээр. Тэгээ нэг л ингэж тасралтгүй явж байгаа чи тэр бүх процессыг зөв бөгөөд логиктойгоор ингэж олж авч байна гэсэн үг болно. За энэ 4 чадвар гэдэг нь унших, сонсох, ярих, бичих гэсэн 4 чадвар. Энэ 4 зөв зэрэг хөгжүүлэх хэрэгтэй юм шиг байна. За манай оюутнууд бол уншчихдээ нэг юм уншаад яач нь бичин алдаатай ч гэсэн нэг юм бичин сонсоод нэг 40% нь ойлгоно. Ярина гэхэлэр бүр паг тийм болсон гэж байна. Та хэдий ихэвчлэн нь бас төстэй байж магадгүй дээ. Би ч гэсэн одоо энэ надад ярихад заримдаа мэдээж хэцүү санагдаж шүү дээ. Миний төрөлх хэл биш. Надад зөндөө олон мэдгүй байж лээ. Тэгэхээр 4 чадвараа зэрэг хөгжүүлэх хэрэгтэй юм шиг. За яаж вэ гэдэг асуулт гарна тийм. Хүн болгонд хөгжүүлдэг өөр арга гэж байдаг. Тэрийг олж авах хэрэгтэй л байна та. Гэхдээ унших чадвараа хөгжүүлэх тийм ээ. Хурдан уншихын тулд та их л унших хэрэгтэй. Тэрнээс унших чадварыг ярихаар сайжруулж байгаа шүү дээ. Өнөөдөр Америкт 2 цаг ярьчлаа. Унших чадвараа нэлээд дээшилсэн баха гэж явж болохгүй шүү тийм ээ. Тэр ярихыг та ярьж л сайжруул. Тэгээ Монголоос Америкчуудаа ярих боломж байна та. Багш нарын хүрээнд бол англи багш нар уулздаг нэг газар байдаг гэсэн. Одоо юу болчихсон 1 жил болчлоо би ирэхгүй. Тэд нартай ингээд 7 хоногт нэг удаа ч гэсэн уулзаад ирэхэд гоё байдгийг. За нөгөө нэг сөмд чинь бас хүмүүс эд юм билээ. Шүтгэн албуудаа очоод сайхан амт үнтэй ярилцаа тийм ээ. Хэлээ сайжруулахгүй. Гэх мэтлээ өөр ямар арга байна. Тэгээ сайхан найз нөхд болоод ярих чадвар жоохон хоцрогдоод байт юм аа. 4 чадвараас хамгийн хэцүү нь ярих сонсох хоёр. Ярих сонсох хоёр хоорондоо холбоотой юм санагдав надад. Унших бичих хоёр бас холбоотой. Их юм уншаад тахлаар ингээд эссе бичих чинь хүртэл яа. Нөгөө өнөөч санагтаад ингээ гараад идэх юм тий. Тэгээд бас энэ дээр соёл моёл тэр хэлний юу ярих юм л та. Манай нэг хичээлээр багш нар ингээ багш юу үзүүлэхгүй юу? Хэдэн дүрс нэг нь ингээ юм дугуурсан дүрс, нэг нь юм шулуун, нөгөөх нь тахиралцсан дүрс үзүүлээд тэр чи өөрийнхөө хэлийг аль дүрсэн гэж бодож байна вэ гэсэн асуулт байсан. Би чи юу дүрс мөрсвэ яаж хэлийг дүрсэнд оруулах юм бэ гэж гайхаад байсан. Тэгээд багаар хамтарч ажилладаг. Дандаа багаар ажиллана. Тэгээ ярьж байгаад миний хэл ийм болж таарсан. Ингэдэг. Тэр нь юу гэхээр ганц Монгол биш Азийн хэл яадаггүй гэхээр
Ерөөсөө хэлэх гээд байгаа маа хэлэхгүй. За энэ юу ингэж байгаа юм шиг байна гал ингээд тойроод байна. Тэгэж тэгж байгаа л хэлэх гээд байгаа маа хэлэхгүй орчдөг гинэ. Тэрийг гэж юу гэж хэлдэг вэ гэхээр reader responsible writing. Америкчууд уншихыг үзэн яадан тэрийг. Яг гэхээр юу гэж байгаа боо мэд. Гэл тойруулаад ингээл хэлсэн байждаг. Тэ бүр аягүй хэцүү байдаг гэдэг байгаа байхгүй багш нар уншихад. Тэгэхээр шулууны нь юу вэ? Англи хэл. Юу хэлэх гээд байгаа шууд хэлдэг. Тэгээ энэ тэр юуны одоо эсээ бичих загвар нь хүртэл бидний соёлоос өөр учраас би тэд суулгах хэрэгтэй. Энийний тул та хэд цаг хэрэгтэй л болж байна. Introduction гэж хэсэг байдаг тийм ээ. Тэр introduction-да бүх юм ярьдаг. За энэ юу ийм сэдв байна. Би юу энэ талд нь хандвал ийм ярина. Нэгдүгээр тийм, хоёр тийм, гурав тийм conclusion би иймний талаар ярьлаа. Тэгэл хэлчихдэг. Ерөөсөө ойлгомжтой. Дараагчууд ийм шулуун яг тэр сумшгүй усууд шин. Ямар сандаа нэг хятад охиныг шөмжилж байна. Жуус уух уу гэсэн нэ ресторанаараа. Тэгээ нөгөөх нь биднээс нэрлэхэд гүү гэчиж уухгүй юм багтаа гэж ганцаараа нөгөөх нь уугаад байж. Ахаад санаа зовоод ахаад уух гэж ахаад уухгүй гэж гэнэ. Тэгэл уухгүй гэж бодоод байгаа хгүй нөгөөх нь. Тэгээ гуравт дээр нөгөө охин ч гэсэн сонирсаад яа надаггүй юм ганцаараа уугаад суугаад байгаа юм. Тэгээ ууя гэж хэлсэн юм. Тэр чинь нөгөө адил гүчи ганц жуус уухаа оронд 3 удаа гүү гэж худлаа ярих ямар хэрэгтэй гэж хэлсэн гэнэ. Бидний соёл бас ерөөсөө тийм л юм байна тий. Тэгэхээр тэр англи сурах гэдэг бол тэр Америк тийм ээ тэр Европ соёлыг суралцахад бас байд юм байна гэдгийг бас олж харсан. За сонсох юм бол зөндөө л шүү дээ. Тэр CNN байна, BBC байна. Одоо British English хөгжүүлэх гэдэг юм уу? Америк English яах гэдэг юм уу? Тэрийг бас тодорхойлох хэрэгтэй. Сайн сонсоод яриа сонсгол хоёр чинь зэрэг ингээд явчихна. Тойрлын шалгалт чинь ер нь тэр сонсох ярих хоёр дээр суурилдаг шалгалт байлаа шүү дээ. Тэгэхээр тэр хоёр чадвар чинь сайн байх амжилттай гэж байна шүү. Бас Аз центр байд юм шиг байгаамаа. Буудаж болдог шалгалт хараад хахад дандаа ABC гэсэн multiple choice сонгочдөг. IELTS гэдэг шүү. Би үгээ алдчихвал тэгэл дуусаа. Тэгэхээр ABC-гээс хэн нэг аль нэгийг би дугуйлж тараа штэ. Компьютер дээр бүгэлж тараа. Тэгэхээр надад ямагт 25% боломж явж л хэвчдэг. Тэгэхээр гайваа. За энэ хэлээ ингээд хөгжүүлээд ингээд тасралтгүйгээр зөв л авах хэрэгтэй. Одоо хичээлсний дараа мэдээж ирэх шалгалтаа өгч тийм ээ. Шалгалтаа өгчлөө оноогоо авчлаа түрүүний ярьсан тэтгэлийн талаар одоо тэр олж авсан мэдээллүүдээр тулгуурлаад материалаа шамтралгүйгээр олон газар руу явуулахад та эдийг аль нэг нь авно аль нэг тэтгэл нь ингээд авна. За ингээд яриагаа би энэ хоёр үгээр дуусгах гэж бодож байна. Life is not measured by its length but by its depth. Тэр амьдрал бид нар хэр удаа амьдрснаар ерөөсөө хэмжигдэхгүй. Би хэрхэн амьдрч вэ гэдгээр л ерөөсөө хэмжигдэн тийм ээ. За дараагийн luck is what happens when preparation meets opportunity гэж. Тэр Аз гэдгийг олон янзаар таньдаг. Энэ яг надад тохиолдсон учраас би ингэж тавьсан байна л да. Тэр Аз гэдэг бол юм ээ. Боломж чиний өөрийн чинь бэлтгэл сайтай байх. Тэр хоёр чинь нэг цагт уулзсан тохиолдолд тэрийг Аз гинэ л гэж хэлж байна. Надад энэ тохиолдсон. Би маш их бэлдсэн. Надад боломж таарсан. Боломж тасаргаа цаасны булан дээр байдаг юм. За хаалт хандуулсан та.